Улсын онцгой комиссийн шуурхай штабын хуралдаан боллоо. Хуралдаанаар шатхууны хангалт нийлүүлэлт түгээлттэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдал, авах арга хэмжээ, үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах, эрчим хүчний салбар болон хөдөө аж ахуйн салбарын үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой 5 асуудлыг хэлэлцлээ. Гол асуудал бол бас шатхууны энэ түгээлттэй холбоотой за хэдийгээр одоо импортоор бас шатхуун хангалттай орж ирж байгаа ч гэсэн за энэ түгээлттэй холбоотой энэ огцон мөрөлт үүссэнтэй холбоотойгоор нийслэл хотуудыг Улаанбаатар орон нутагт аймаг сумдууд дээр бас энэ шатхууны хомсдол тасалдал үүссэн байна. За үүнтэй холбоотой нэгдсэн зохион байгуулалтыг хийх, орон нутгийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсоод энэ дээр одоо холбогдох үүрэг чиглэлийг өглөө өчигдөр бас энэ аж үйлдвэр эдс баялагын яам, газрын тосны газар, за цагдаа, онцгой байдлын байгууллага гэдээ холбогдох байгууллагуудтайгаа хамтраад нийслэлийн хэмжээнд одоо ямар зохион байгуулалтыг хийх вэ, энэ чиглэлээр яаж ажиллах вэ гэдэг талаар мэдээлэл арга хэмжээ аваад явж байгаа. За Баян уулгийн Увс хот аймгийн их нутгуудаар үйлчлэлт хүндэрч эхэлсэн. Цаашдаа олон өндөрлүүд гарна. Тэгээ энэ өнөөдөр ярьж байгаа асуудал биш, бид 6 сараас эхлээд ярьж байгаа. Эрсдлийн үлгээгээд 7 сарын 15-нд 25-нд бид танилцуулсан. Ийм нөхцөл байдал бий болно гэдгийг бүр 3-4 сарын өмнөөс анхааруулсан. Тэгэхээр сум дундын болон аймаг дундын нотрын бүсийн зохион байгуулалтаа маш сайн хийгээс гадна тэр хэдийн цэргийн тусгай хамгаалалттай газар, байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттай газар нутагт энэ малч дэргэд дотор нүүдлэр орж мал сүргээ бэлчээрлүүлэх, өвс тэжээлээ бэлтгэх, эрсдэл аюулгүйгээр энэ өвлийг давж туулахтай холбоотой Монгол орны газар нутагт ямар нөөц боломж байна? Тэр бүгдийг бид дайчилж ажиллах ёстой. Бензин түлшний хангалт нийлүүлэлтийг одоо ойрын өдрүүдэд жигдүүлэх шаардлага байгааг газрын тосны газар энэ одоо эрс баялагын яамныхаа маань өшөө сайн зохион байгуулалтыг анхаарч ажилладаг. Энэ 7 хоногт энэ нийслэлийн хэмжээнд ямар нэгэн очир дугааргүй байх талаас нь анхаарч ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ жилийн одоо хөдөө аж ахуйн салбарын хөгжил таваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг сумдын өвсtöжлийн нөөцийг одоо өмнөх жилүүдээс 3-аас 3 дахин буюу түүнээс их дахин олон тохон нэмэгдүүлж одоо үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар бол нэг аймаг сумын аюулгүй нөөцийн өвсtöжлийн бүрдүүлэлт 50 гаруй хувьтай, зөвхөн тэжээлийн бүрдүүлэлтэнд 40 орчим хувьтай ингэ явж байгаа. Энэ дүнг өмнөх жилүүдийн одоо бэлтгэсэн хэмжээтэй харьцуулж авч үзэх юм бол нэг 17-оос 20% их одоо бэлтгэл нөөцтэй байна. Энэ нь одоо өнгөрсөн жилийн зуншлахын нөхцөл байдал баруун болон төвийн бөсөд одоо таагүй байсантай холбогдуулаад өвсtöжлийн нөөц бол хэрэгцээ шаардлага нэмэгдэх юм а гэдэг энэ үндсэн дээр өвсtöжлийн хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүл тооцоолж өгсөн байгаа. Гэхдээ одоо аймаг сумын өвсtöжлийн нөөцийн бүрдүүлэлтэн дээр бас тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгуурж байна. Энийг одоо улсын онцгой комиссийн хуралдаанд бид бүхэн бас танилцууллаа. Ингээд улсын онцгой комиссийн хурал цаашлаа засгийн газрын хуралдаанд одоо танилцуулж аймаг сумын өвсtöжлийн нөөцийг одоо нөхөн бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм ажлууд бас шийдэгдэх байхаа гэж ингэж найдаж байна. Хуралдаанд улсын онцгой комисс, онцгой байдлын ерөнхий газар, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, үйлчлэлтийн бэлтгэл, шатхуун, эрүүл мэнд түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.